Нийслэлийн сонгуулийн хорооноос нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжид сонгуульд оролцох нам эвслээс нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч дууссан болохоо зарласан байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд 13 нам, 2 эвсэл, 8 бие даагч материалаа ирүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 2016 оны улсын их хурлын болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтанд нийт 925 мянган гаруй сонгогч бүртгэгдсэн байна. Харин сонгуулийн тухай хуулийн заалтын дагуу нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцохоор 13 нам, 2 эслээс нийт 314 нэр дэвшигч материалаа ирүүлжээ. Эдгээр нэр дэвшигчдийг бүртгэсэн хэсэг талаар нийслэлийн сонгуулийн хорооноос энэ сарын 17-ны өдөр олон нийтэд мэдээлэх юм. Нийслэлийн сонгуулийн хороо, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд үндсэндээ жигдрээд энэ ажиллагаа одоо хуулийн дагуу хугацаанд явагдаж байна гэж. Батламж бол хуулийнхаа дагуу батламж гэдэг нь одоо тогтоол гарснаас хойш бид нэр сонгуул явуулахаас санал хураах өдрөөс 22 хоногийн өмнө буюу 6 дугаар сарын 7-ны өдөр нэгдсэн журмаар бүх нэр дэвшигчид бие даасан болон нам эвсэс дэвсэн бүх хүмүүс 6 дугаар сарын 7-ны өдөр өнөөлөх гардвал нэр дэвшигч өнөөлөх гардвал хашиг 6 дугаар сарын 7-нд зохион байгуул. За харин бие даа нэр дэвшигчийн бүртгэл өчигдрөөс эхэлсэн сонгуульд бие даа нэр дэвшихэр 30 гаруй хүн хүсэлтэд ирүүлснээс 8 материал ирүүлээд байна. Тэдний нэрийг энэ сарын 19-нд зарлахаар товолжээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжид сонгуулийн зардал 900 сая төгрөг байна. Дүүргүүдийн сонгуулийн хороодод эхний санхүүжилтийг олгож эхлээд байгаа юм. Нийслэлийн хэмжээнд 9 дүүргийн сонгуулийн хороо болон 396 хэсэгт ажиллах сонгуулийн хорооны гишүүд ахлах зохион байгуулагч гээд нийт 2772 төрийн албаагч энэ дагийн сонгуулийн зохион байгуулалтанд оролцсон. Эдгээр хүмүүс энэ сарын 9-ноос эхлэн сургалт зохион байгуулж эхэлжээ.